За та үүнийг нисдэг онгоч гэж бодож байна уу? Үгүй энэ бол нисдэг автомашин. За энийг Evoto гэж нэрлэдэг. Ирээдүйн нам даавар нисэх агаарын тавир. Хятадын Чөмдөө хотод үйлдвэрлэсэн Geely Group-ийн Aerofugia компани бүтээгдэхүүн хүн. Түүний AE200 цувралын бүтээгдэхүүний хамгийн урт нислэгийн зай 200 км хүрч цагт 230 км хурдлах боломжтой юм байна. Цэвэр захалгаан хөдөлгөөртэй нэг жолооч 2-5 зорчигч төвөрлөх боломжтой юм байна. Чөмдөө хотын төвөөс Кэмфу онгоцны буудлын руу төгжрөлтөө үед цаг гараа явдаг бол энэ нисдэг автомашинаар ердөө 15 минутад хүрчих юм байна. За суухад ямар мэдрэмжтэй юм бэ гэвэл ердийн нисэх онгоцны дуу шимээ бол 105 децибел яг хөдөлгүүр дээр сууж байгаа мэт байдаг. Харин энэ машин ердөө 60 децибел хурдны галт тэрэгнээс чимээ анар багтай. За би өнөөдөр тэдний төв байранд бүрэн ажиллагаатай нислэгийн симуляторыг нь дуршсан. За энэ нисдэг автомашин нь 2026-аас 2027 онд зөвшөөрлөө аваад дараа нь албан ёсоор ашиглалтад орох юм байна. Өргөн хэрэглгээнд нэвтэрсний дараа үнэн тусгай таксины үнээс ойролцоогоор 2-3 дахин өндөр байх төлөвтэй. За энэ бол шинжлэх ухааны зөвнөлт кино биш. Энэ бол өнөөгийн хурдтай хөгжиж байгаа Чөмдөө хот. За тон утгагүй хүмүүс ийм нисдэг такси дуудаад хулсны багуу үүсгэр явах нэ.